Ажилтны эрс хэлгийн сайдын 2015 оны А91 дүр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт Цагаануур зүүн бүрэн Хушаат суманд гарсан ойрын төмөртэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж ажилтны эрс хэлгийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбогдож тухайн аж ахуйн нэгжүүдээс тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дэмжлэг үзүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг судалж тухайн аж ахуйн нэгжүүдтэй холбоо барьсны үндсэн дээр гамшигын үед тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэлтийг боломжилж тухайн аж ахуйн нэгжүүд маань бүгд дэмжсэн байгаа. За үүний дараагаар бид аймгийн онцгой комисс болон сумын онцгой комисстэй холбогдож шаардлагатай зүйлс тулгамж байгаа асуудлын судалгаа гаргасны үндсэн дээр холбогдох аж ахуйн нэгжүүдтэй уламжилж тус зүйлсүүдийг шийдвэрсэн байна. Онцгой байдлын газарт холбоо хэрэгслийн мэдээлэл болох Starlink төхөөрөмжийг за мөн нийт шаардлагатай байгаа гал үлээгч унтраагч багжийг аймгийн онцгой комисс болон зүүн бүрэн Хушаат түшиг сумдуудад өгсөн байгаа. За ингээд гал төмрөөр нэлийн цар хүрээтэйгээр өндөр тэлж явж байгаа тул олон хүн хүч бүрэлдэхүүнтэй ажиллах байна. Энэ дээр хоол хүнсний асуудал төр дэмжлэг тусалцаа үзүүлж өгөөч гэсний дагуу 350 хүний 5 өдрийн хоол хүнснийг нийлүүлсэн байгаа. Холбооны мэдээллийн хэрэгсэл тухайн гал төмөр дээр шаардлагатай байгаа туулах шатуур сайтай машинаар үйлчлэх маш олон зүйлс төр компаниуд маань дэмжлэг тусалцаа үзүүлсэн байгаа. Хүнд машин механизм буюу бульдозер шаардлагатай. Үүнээрээ бид бүхэн гал цаашаа тархах Булган аймгийн нутагт байрлах зэд тантаа бүтээлийн нуруулуу гал төмрийг алдахгүй байх үүднээс зогоон татах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Энэ дээр дэмжлэг тусалцаа үзүүлээч гэсний дагуу 5-7 хоногийн хугацаатаагаар 4 метрийн өргөнтөөгөө зогоон татаж гал төмрийг цааш нь улсын цусгаан хамгаалалттай газар руу алдахгүй байх тал дээр урьдчилан сэргийлэх ажлыг бид бүхэн авч чадсан байна. За 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод одоо үерийн гамшиг болсон. За үргэлжилсэн борооны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үерийн ус ихээр орж ирж байрнуудын подвол, гаражийн давхар усаар дүүрсэн. За хүүхдийн парк усаар дүүрсэн. За ийм нөхцөл байдал үүссэн гэдэг ийм мэдээллийг авсан. За энэ дээр бол хамгийн түрүүлээд онцгой комиссийн өгсөн үүрэг даалгаврын дагуу манай агентлагийн дарга онцгой комиссийн шуурхай штаб дээр очиж ажилласан байдаг. За тэндээсээ бидний үүрэг чиглэлээр хангаад за энд манай одоо гамшигын бэлэн байдалд байх хэвээр мэрэгжлийн анги чиглэлээрээ үүрэг даалгавраа авч ингэж ажилласан. За тухайд онцгой комиссоос биднэрт ямар үүрэг даалгавар өгж исэн бэ гэхээр хүчин чадал сайтай насоос байх шаардлагатай байна. Шавар ус одоо зайлуулах утгуурт ачигч ухаж ачих төхөөрөмж буюу утгуурт ачигч хэрэгтэй байна. Тэрийг зөөж тээвэрлэх сансвал тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна гэсэн ийм ерөнхий чиглэл өгсөн байдаг. Манай энэ дээр одоо уулуурхай хэлцэл бол энэ чиглэлийн бүх мэдээлэлүүд байж байгаа учраас тулгуурлаад судалгаа гаргасан. Насоос бол дийлэнх нь алтны урхаануудад ашиглагддаг учраас алтны урхаануудаас тусламж дэмжлэг авъя гэдэг ийм зохион байгуулалт хийгээд за ингээ бид нэр 7 сарын 4-нд одоо цагийн байдал авсан. 7 сарын 6 гэхэд бол бид нэр Улаанбаатар хотод за цагт 300-аас 400 м3 ус шахах тийм өндөр хүчин чадлын 11 насостой болсон. За зарим нь бол ингээд өөрийнхөө тогны их үүсвэртэйгээ шатхууны хангамжтайгаа ажиллах хүмүүстэй ингээд цогцоороо ирээд яг шаардлагатай газар ирээл ерөөсө буулгаад ажиллаулаад усаас оруулаад эхэлсэн. 4 өдөр 3 шөнө яг тасралтгүй ажиллаад энэ одоо гамшиг устгах ажил дээр бол оролцсон байдаг. Энэ дээр бол компаниуд их идэвхтэй оролцсон, маш шуурхай тусламж үзүүлсэн. За онцгой байдлын нийслэлийн онцгой болон улсын онцгой комисстэй маш одоо нэгт уялдаатай ажилласан.
2023 онд улсын хэмжээнд цагаарын нөхцөл байдал хүндрэлтэнтэй холбогдуулаад цас унсны улмаас өвлөлт хүндрэх нөхцөл байдал үүссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд онцгой байдлын ерөнхий газар дээр яам агентлагуудын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнийг одоо байгуулсан. Энэ нь Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар тушаалаар штабын бүрэлдэхүүнийг одоо батлан байгуулсан байгаа. Нийтдээ 53 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан 6 сарын хугацаанд ажилласан байгаа. За миний бие тус штабын бүрэлдэхүүнд цастаа боогдсон малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, хүнс өвс тэжээл болон бусад тусламжийн үйл ажиллагаа хүргэхэд одоо явах тээврийн хэрэгслүүдийг шатуунаар хангахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахаар оролцсон байгаа. Тухайн үед шуурхай штаб үйлчлэлийн нөхцөл байдлыг одоо хор уршиг багтаагаар даван туулах одоо хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан байгаа. Энэ шуурхай штабын тухайн үед онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаасан бригадын генерал Уун Баяр дараагаар ахлуулсан бүрэлдэхүүн ажилласан байгаа. Тухайн үед үйлчлэлтэйг бол маш хохирол багтаагаар даван туулсан. Хаврцтын нөхцөл байдал дээр мэдээж үргэлжлүүлээд хаврын нөхцөл байдлаар одоо малын сэг зэмийг устгах ажил дээр бас үргэлжлүүлээд бид нар 5 сарын 15 хүртэл ажилласан байгаа. За төр шатгуунаар тухайн тээврийн хэрэгслүүдийг хангахад манай газрын сүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч одоо нэлээд томоохон компаниуд болох Шунхлаа Петроус компаниуд шатгуунаар тасалдуулахгүй байх арга хэмжээг бол урьдчилан цэнэглэх нөхцлөөр одоо бүрдүүлж хамтран ажилласан байгаа. Ашигт малтууд газраас COVID-19 цар тахлын хүрээнд аж үйлдвэр эрсдэлгийн улсын алба нийслэлийн онцгой комисс болон улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэл үүрэг даалгаврын хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээг манай байгууллагаас авч хэрэгжүүлсэн. Ашигт малтууд газрын гамшигаас хамгаалах мэргэжлийн анги холбогдох бүлгүүд тус-тусын чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлсэн. Үүний томоохон одоо жишээгүүл 2021 онд COVID-19 буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн цаг хугацаанд тухайн байгууллагын албан агчид нийслэлийн 8/4-т үйл ажиллагаа явуулж ард иргэдийн хэв журам сахиулах COVID-19 өртсөн сэргийлэх заавар зөвлөмж холбогдох мэдээ тайлан өгч ажиллаж байсан. Төрийн байгууллага хуулийн этгээд иргэн хуулийн этгээдийн нэг хязгаар тогтоохгүй байгууллагт багтаж одоо нийслэлийн шатгуун импорт, шатгуун түгээх, шатгууны хангамжийн талаар бас холбогдох арга хэмжээнүүдийг бас авч ажиллаж байсан. 2021 оны 4 сарын 5-наас 2021 оны 12 сарын 31 хүртэл манай байгууллагаас нийт 5 жолооч 3 дүүрэгт тандал судалгааны багт орж ажилласан. Үүнд миний хувьд бол хаан улс дүүргийн 4-р хороонд өрхийн эмнэлэг дээр дуудлагаар өвчтөн үзэх, өвчтөн зөөх зэрэг ажил хийж байсан. Манай бус жолооч болохоор шинжилгээ авах, мөн өрхийн эмнэлгүүдээр явж өвчтөн үзэх, тэгээд тандал судалгааны багт орж өвчтөн зөөх зэрэг үйл ажиллагаа хийж байсан.